Сайн байцгаана уу. Намайг Хонгор Зэл гэдэг Magic-Tech Mongolia компаниг үүсгэх цагтлаар ажиллаж байна. За тэгээд Magic-Tech Mongolia компани маань одоо Монголын худалдаа үйлчилгээний салбарт шинэ өндөрлөгийг тодорхойлж техник технологийн шинжилэлт автоматжуулалт дээр сүүлүүлэлгүй ажиллалаа. За үүнийхээ хүрээнд бид нэр дараагийн бизнесийнхаа тэлэлтийг нийтийн олонний салбарыг сонгон хийсэн байгаа. За ингээд үүнийхээ хүрээнд бид одоо өөрсдийнхөө мэддэг чаддаг бүхнийг одоо улам сайн хөгжүүлж илүү төвлөржүүлэхийг зорж байна. Мөн тухайн салбар болон чиглэлд ажиллаж байгаа хувь хүн болон албан байгууллагуудтай хамтдаа хөгжихийг эрмэлзэж байна. Намайг Гууган Бат гэдэг. Би автомат пицца компани гүйцэтгэх захирал. За манай компани 2022 онд Монголд анх удаа өөртөө үйлчилдэг халуун хоолны тэр дундаа пиццаны вендинг машиныг зах зээл дээр нэвтрүүлсэн юм туршлагатай компани байгаа. Өнөөдөр бид бүхэн Magic-Tech Mongolia компанитай хамтарч өөртөө үйлчилдэг халуун хоолны Magic Lunch вендинг төсөл дээр бид бүгдийн хувьд хоол үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллаж байгаадаа туйлын таатай байна. Автомат машинаас халуун хоол гаргах ингээд одоо тийм хэрэгцээ шаардлага юм ингээд төслөө өргөжүүлж байгаа. Зөвхөн ундаа ус, цай, кофе байдаг биш, чихэр жимс байдаг шүү дээ. Эндээс хоол гаргамаар байна гэдэг. Тэгэнгүүт үгүй яагаад энэ одоо Magic Lunch төсөл дээр хамтарч ажиллаж болохгүй юм бэл гэсэн нэг тийм анх яриа яваад. Тэгээд тэрэн цаашаа ингээд гэрээ хэлцээр болоод өнөөдөр ингээд бодиттой ажиллаж байна. Машины боцгой байна. Зөөлөн байна. Яг автомат төхөөрөмжөөс шууд ингээд хэрэглэгчийн гар дээр халуун хоол гаргах маань болохоор хөргөчөндөө хоолоо хадгалж агаад пэйжэнд хийгээд халаах арай ондоо байгаа байхгүй. Одоо нөгөө хоол үйлдвэрлэх процесс донд одоо яг технологийн арга ажиллагаа алдагдчихаар ням бактери үржих амт чанарын хувьд тэр юугаа хадгалж чадахгүй болчиход байгаа л да. Тэгэхээр 50-аас 60 градустай байгаа халуун байгаа хоолыг бид нэр огцом одоо хөлдөх төхөөрөмжөнд оруулаад 0 градус хүртэл нь буулгаад тгээс савлж байгаа. За энэ процесс дунд болохоор тухайн хоолн дээр маань ямар нэгэн ням бактери үржих нөхцөл орон зай үүсэхгүй гэсэн. Magic Lunch төхөөрөмжн дээр дотор маань болохоор 4 градус орчмын хэмд буюу хөргөчний хэмэнд хоол хүнс маань хадгалагдаад хэрэглэгч үйлчлүүлэгч төлбөрөө төлсөний дараа ерөнхийдөө 2 минутын дотор за нэг 65-аас 70 градусын одоо буюу идэхэд бэлэн тийм хоол хүнс шууд гар дээр нь 2 минутын дотор ирчиж байгаа гэсэн үг. Энэ хооронд ямар нэгэн температурын технологийн горин бол алдагдахгүй. Яг технологийн дагуу явсаар байгаад хэрэглэгчийн гар дээр очиж байгаа гэсэн. За хоол үйлдвэрлэлээс бол одоо ice box-ын дотор савлгаатай хоолууд маань шууд түгээх цэг дээр хүрж байгаа. Түгээх цэгээсээ салбарууд руугаа 4 градусын одоо хөргүүртэй төхөөрөмжөөр түгээгдэж байгаа гэсэн үг. Энэ хооронд бол 4 градусаа бариад бүх тээврийн одоо зөөж байгаа тээврийн хэрэгслүүд маань бол хүнсний зорилттой эрүүл ахуйн шаардлага хангасан битүүмжлэлтэй 4 градусын хөргүүртэй ийм одоо тээврийн хэрэгслэр цэг болгон дээр очиж байршиж байгаа гэсэн. Хоол маань төхөөрөмжөнд байршаад ерөөдөө бол нэг 55 цагийн хугацаанд хадгалаад 55 цагаас 1 секунд хэтэрхэд төхөөрөмж маань өөрөө шууд борлуулахгүй шууд хаагаад зогсооч гэж байна. Сайн байцгаана уу. Magic-Tech Mongolia компани инженер Бухатар байна. Бид бүхэн хамгийн сүүлийн технологи хоолны вендинг машиныг Монголд оруулж ирж програм хангамж болон хөгжүүлэлтийн ажлуудыг хийгэн явж байна. Төрлийн төлбөрийн системийг оруулж өгснөөрөө онцлогтой байгаа. Тэгээд бидний бичсэн энэ програм маань болохоор оюуны өмчөөр баталгаажсан цог шийдэл бүхий програм юм аа. За бид нэр мэдээж ирэг дэлхийгээс хоцорч болохгүй устдаас одоо онцлог шив шинжээ бас агуулад явах хэрэгтэй гэж харж байгаа. Тэр үүднээсээ дэлхийн бусад улс орнуудад амжилттай хэрэгжиж байгаа энэ одоо хоол үйлдвэрлэлийн автоматжуулалтын системүүд манад ингээд орж ирээд нутагшаад
Монгол технологи болоод Монгол бүтээгдэхүүн, Монгол амтай анги шингээгээд явж байгаа бол би туйлын баяртай байгаа. Тэгээ энэ дээр бас гар бие оролцоод ингэ явж байгаад бас туйлын татаа байгаа. За бүхэл байгууллага дээр нөө ажилчдынхаа төлөө бас бид нэр хамгийн түрүүнд хийх ёстой алхам бол хоолны асуудал байдаг. Бид нар энэ хоолыг эрүүл чанартай хоолыг хаанаас хэрхэн яаж шийдвэрлэх вэ? Бас нөө ажлын цагийг нь алдагдуулахгүйгээр хэрхэн яаж шийдвэрлэх вэ? Галтгой шийдвэрлэхгүйгээд байгууллагуудад бол хамгийн их тулгамддаг асуудал. Тэгээ энэ одоо асуудлыг бол цөөн хүнтэй байгууллагуудад энэ вендинг машин бол бүрэн шийдэж чадчихна гэж бол хараад байгаа. Яагаад гэвэл бид нар халуун хоолыг ямар ч хугацаа алдахгүйгээр ажилчдад хүргэж өгч чадчихна. Мөн ээлжийн ажилчтай бол хизээч одоо ямар ч цаг хугацаанд гараад идэхэд хоол нь чанартай газар хадгалагдаад автоматар бас яг тэрийг халаагаад чанартайгаар идэх боломжийг бас олгож чадчих байгаа юм. Тэгэхээр манай байгууллагын хувьд бол мэдээж үйлдвэрлэлийн байгууллага, тэгээ офисын ажилчид олон үйлдвэрийн ажилчдаа зориулаад энэ вендинг машиныг байршуулснараа цаг хугацааг хэмнэх, дээрэс нь ажилчдаа халуун хоол хүнсийг чанартайгаар нийлүүлэх энэ боломжийг бас хангаж чадсан гэж бол харж байгаа.